За сайн мэцгаана уу бүгдээр нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Бид эргээд хөөрхий идүү сургалтын төвийн маань YouTube хаяг болон Facebook page дээр орж байгаа сонсдог топик шинэ өгсөн хичээлээрээ эргээд уулзах гэж байна. За тэгэхээр бид аль хэдийн 1 болон 2 дугаар цуврал хичээлүүд үзчихсэн байгаа байх. Тэгэхээр өнөөдөр багш нь үргэлжлүүлээд бүгдээрээ 3 дахь хичээл рүүгээ хамтдаа орцгоё. За өнөөдрийн бидний ажиллах сурах ёстой түлхүүр үг те magic word-ийн маань хувьд бол кёёг буюу боловсрал гэдэг утгаар орж ирж байгаа. За ерөнхийдөө Солонгос улсын хувьд боловсролын систем, боловсролын тогтолцоог нэлээд дээдэлдэг. За мөн боловсролтой бусад салбаруудтайгаа харьцуулахад нэлээд ач холбогдол өндөр өгдөг улсуудын нэг байгаа. Тэгэхээр энтэйгээ уялдаа холбоотойгоор топик шалгалтын дээр боловсролтой холбоотой агуулга ерөнхийдөө 20-30% орж ирдэг гэж хэлсдэггүй. Тэгэхээр ямар ч гэсэн хэдүүлээ энэ түлхүүр үгийг мэдэхгүй бол топик маань бүр илүү хэцүү болно гэсэн үг. Тэгэхээр багш нь энэ түлхүүр үгтэй уялдаа холбоотойгоор бас яг энэ боловсролын салбар дээр орж ирдэг хэд хэдэн үгнүүдийг өнөөдөр танилцуулаад явах нэ. За тэгэхээр бид боловсрол гэдгийг солонгосоор гэж хэлэх нь. Кёёг ахна. Кёёг. За тэгэхээр кёёг гэдэг үгнийхаа бүгдээрээ тодорхойлтыг нь солонгосоор хамтдаа уншаад үзье. Багш нэхнээс нь уншия. Хэдүүлээ тоол мэдчих байгаа те. Багш нь дандаа хичээл дээр яадаг лээ. Нүдэн уншлага сайн хийгээд аваарай. Зөв дуудлагаар уншиж байгаа дуудлагыг маань сайн сонсоод давхар уншаад үзээрэй гэж хэлдэг. Тэр хэдүүлээ нүдэн уншлага хийгээд аваарай гэж үсгий. За бүтэн уншия. 사람을 가르치고 배우게 해서 선전시키는 과정이에요. 조금 더 정확하게 말하면 지식, 아는 것을 배우고 기술, 할 수 있는 것을 익히고 태도와 가치관, 어떻게 살아갈지를 형성하는 것. За тэгэхээр хэдүүлээ эхнээс нь орчуулж ажиллаж үзье. За 사람을 가르치고 гэж орчуулна. Хүнд зааж. За 배우게 해서 гэхээр бусдаар үйлдүүлж байгаа хэлбэр буюу сургаж гэсэн утгаар орж ирж байгаа. За харин 선장. За 선장ны багш нь өмнөх 2 дугаар цуврал хичээлээр та хэдтэй тайлбарлаж өгсөн байгаа. Багш нь шалгая. Энэ чи ямар утга вэ? 성장시키다, 선장하다. өсөх, бойжих, сайжрах гэсэн утгаараар орж ирж байна. За тэгэхээр өсөдөг, 선장시키는 өсөдөг, бас сайжруулдаг 과정이에요 буюу процесс юм аа. Үйл явц юм аа. Ийм утгаараар орж ирж байгаа. За тэгэхээр боловсролын энгийнээр тайлбарлах юм бол яах нь? 사람을 가르치고 배우게 해서 선전시키는 과정이에요. 자 тэгвэл 조금 더 정확하게 말하면 буюу илүү баг зэрэг илүүгээр бүр илүү наривчилснаар тайлбарлах юм бол наривчилж хэлэх юм бол ийм утга орж ирж байгаа. За тэгэхээр эндээс бидэнд хамгийн хэрэгтэй өгнүүд энийг бол харахгүй. 정확하다 буюу нарийн тодорхой ийм утгаар орж ирж байна. 정확하게 말해주세요 гэж хэлж болох нь шүү дээ. За тэгвэл 3 хэсэгт дахин гаргаж ирж байна. 지식을 배우고 буюу 지식 гэдэг маань энгийнээр ойлгох юм бол 아는 것 мэддэг зүйл гэхээр 지식 гэдэг үгийн маань утга нь мэдлэг болж ирж байгаа гэсэн үг. Мэдлэг. За мэдлэгийг сураад аливаа нэг зүйлийг мэдэж аваад 기술을 익히고. За 기술 гэдэг маань за чадвар гэдэг утгаар ерөөхдөө орж ирж байгаа. Чадвар өөрийнхөө биеэрээ хийж чадах зүйлийг 기술 гэж илэрхийлж болно гэсэн үг байна. За мөн 기술 гэдэг үгийн маань 2 дахь утгын хувьд технологи гэдэг утгаараас орж ирэх боломжтой байдаг. За тэгэхээр энэ дээр бол альваны чадварыг 익히다 буюу эзэмших. За эзэмшихээс өөрөөр болохоор бүгдээрээ нүдлэх, тогтоох, сургах ийм утгаараар орж ирж байна. Тэр альваны чадварыг тогтоолгоод сургаад ийм утгаар нь орчуулъя. За мөн 태도와 가치관 топик шалгалтанд тогтмол орж ирдэг өгнүүд энийг. За бүр бидэнд 태도г нь олоорой гэдэг сонсголын дасгал хүртэл байгаа. Тэгэхээр альваны зүйл дээр 태도 гэж орж ирэх юм бол хандлагыг илэрхийлж байгаа гэсэн үг. Хандлага. За харин 가치관 гэдэг маань үнснийг илэрхийлж байгаа. Үнс. Тэгэхээр хандлага болон үнснийг яасан бэ? 형성하는 것. За тэгэхээр энэ үг маань бүрлдэж бий болгох ийм утгаар орж ирж байгаа. За тэгэхээр эхнээс нь бүгдээрээ дахиад харах юм бол мэдлэгийг сургаад альваны чадварыг эзэмшүүлж тухайн хүнд нүдлүүлээд за мөн хандлага болон үнс энийг нь бий болгодог зүйлийг кёёг буюу бид боловсрол гэж нэрлэж байна гэсэн утга байна.
Ойлгомжтой те. За багш нэгнээс нь солонгосоор дахин нэг удаа уншаад бүгдээрээ жишээ өгүүлбэргүй оръё. 사람을 가르치고 배우게 해서 선전시키는 과정이에요. 조금 더 정확하게 말하면 지식, 아는 것을 배우고 기술, 할 수 있는 것을 익히고 태도와 가치관, 어떻게 살아갈지를 형성하는 것. ойлгомжтой. За манайха маш хэрэгтэй өгнөд орж ирсэн байгаа. Бас хэдүүлээ ингээд багцаар нь мэдээд авч байгаа тодорхойлолтоор дамжуулаад сурж байгаа учраас хэдүүлээ цээжлэхэд арай илүү амар байх хаа гэж бодож байна. За тэгвэл өнөөдрийн өгөхтэй холбоотой жишээ өгүүлбэ бүгдээр харцгаая. 자, 지식인의 논시, 누도원шлag이래. 부모의 교육 방식은 아이의 성격에 큰 영향을 준다. 자, 다시 한번 읽어드릴게요, 여러분. 부모의 교육 방식은 아이의 성격에 큰 영향을 준다. 자, 부모 무슨 뜻이에요, 여러분? эцэг эх гэдэг утга байгаа. Тэгвэл энийг ханзаар нь задлж үзэх юм бол пүү гэдэг маань төрсөн эцэг гэсэн утгаар орж ирдэг ганц. Харин муу гэдэг маань их гэсэн утгаар орж ирдэг ганц байна. Тэгэхээр эцэг эхийн боловсролын 방식 гэдэг маань арга барилыг хэлж байгаа. Бидний ингээнээр мэдхээр одоо 방법 гэдэгт адилхан гэсэн үг байхгүй. Тэр эцэг эхийн боловсролын арга барил нь хүүхдийн зан чанарт за 성격 юу байна. Зан чанарыг хэлж байгаа. Хүүхдийн зан чанарт том нөлөөлөл үзүүлдэг. За мэдээж топик тогтмол орж ирдэг. Альва нэг зүйл нөлөөлөл үзүүлэх гэх юм бол бүгдээрээ 영향을 준다 гэж хэлж байна. 영향을 준다. За бас арай сайжруулах гэх юм бол 영향을 미치다. За энэ манайха галзуурах гэдэг утга биш шүү. 영향을 미치다 гэхээр нөлөөлөл үзүүлэх гэсэн утгаар бас орж ирэх боломжтой байна. За тэгэхээр эцсийн байдлаар нэг удаа уншвал 부모의 교육 방식은 아이의 성격에 큰 영향을 준다. 알았죠, 여러분? ойлгомжтой те? За ингээд өнөөдрийн маань хичээлтэй хамт байсан баярлалаа. Та хэдтэй тун удахгүй зохион байгуулагдаж байгаа топик workshop-ийн талаар мэдээллийг хүргээд энэхүү хичээлээ дуусгая. За тэгэхээр 5 сар топик өгөх гэж байгаа сурагчдаа зориулаад багш нь 5 сарын 4-өөс эхлээд 5 сарын 14 хүртэл 10 хоногийн хугацаанд маш сонирхолтой workshop-ыг бэлдэж одоо Zoom-ээр хичээлэхээр болсон байгаа. Тэгэхээр энэ workshop-ийн хувьд бол мэдээж ирэх топик шалгалт нь одоо 3-аас 5 дугаар түвшин зорж байгаа сурагчид маань хинч байсан бүгдээрээ орж ирээ суух боломжтой. За мөн хичээл маань 1 сарын турш хадгалагдах учраас дахин нөхөж одоо давтаж үзэх бүрэн боломжтой. За тэгээ гол онцлог юу гэх юм бол мэдээж Zoom-ээр өглөө болгоо орж байгаа гэдгээс гадна бүгдээрээ хувийн фидбек буюу одоо зөвлөгөө авч ажиллах боломжтой байна. За дээрэс нь дахин нэг гол онцлог маань юу вэ гэхээр бүгдээрээ дандаа сүүлийн үеийн буюу 2026 оны 2 сард хэвлэлтээс гарсан 한번의 동가하기 болон 시전 모의고사 гэдэг номнууд дээр бүгдээрээ багштайгаанд ажиллана гэсэн үг байна. За тэгэхээр маш зөвхөн одоо суудлын үлдсэн байгаа учраас бүгдээрээ амжаад бүртгүүлээрэй манайхаа. 자, 그러면 오늘 수업은 여기까지 하고요. 우리 다음 영상 수업으로 다시 만나보도록 하겠습니다.